За сайн байцгаана сурагчдаа. Өнөөдрийн хичээлээр интернет гэж юу вэ гэсэн хичээлээр сэдвээр хичээл орноо. За интернет маань болохоор интернет work гэсэн одоо англи үгийг товчлоод интернет гэдэг үг гаргасан байгаа. Юу гэсэн утгатай үг болохоор нөгөө юм интер буюу одоо нэг дотор орох гэсэн санаа. Тэгээ network буюу одоо нэг тийм сүлжээ ажлууд гэсэн. Өвөр монголчууд бол интернет гэдэг үгийг орчуулж ашигладаг байгаа. Интернет гэдэг үгийг сүлжээ гэж бүгдөө сүлжээ гэж ярьдаг байгаа. Манай монголчууд бол интернет гэдэг үгийг бас орчуулахгүйгээр интернет гэдэг шууд үгээр нь шууд англи үгээр хэлдэг байгаа. За англичууд болохоор интернет гэдэг үгийг болохоор арай зөөлрүүлж хэлдэг байгаа. Интернет гэж хэлдэг байгаа. Интернет гэж хэлдэг байгаа. За интернет нь болохоор ер нь бол одоо бол ингээд хүүхэд багчуу, залуучууд, хөгшүү бүр өвөө эмээнэр хүртэл бүгд интернет ашигладаг болчиход байгаа. Интернет гэж юу болох талаар ер нь бол мэддэг болоод байгаа. Интернетээр ер нь мэдээлэл солилцох, бүх төрлийн мэдээлэл, дата солилцох, сурах, хөгжих, тоглох, зугаацах, худалдаа хийх, ажиллаа хийх гэл бүх юмыг интернетээр ашиглаж хийж байна. За интернет бол анх бол Америкийн нэгдсэн улсад үүссэн байгаа. Америкийн нэгдсэн улсад 1969 онд юм Америкийн нэгдсэн улсын юм цэргийн юм байгууллагын засгийн газар нь бол анх өөрсдөө дотоод ажиллах зорилгоор юм интернетийг анх зохион байгуулж юм үүсгэсэн зүйл юм байнамаа. За тэгээ интернет болохоор юм ер нь хэрхэн яаж ажилладаг вэ гэхээр ингэж ажилладаг байгаа. Сервер гэдэг нэг юм маш өндөр хүчин чадалтай сайтай юм 7 хоног 24 цаг хизээч ингээд мөнхийн унтраахгүй ингээд байнгын ачаалж яадаг тийм асаалттай байдаг тийм компьютер байдаг байгаа. Тэр компьютер дээр бүх төрлийн одоо мэдээлэл одоо дуу, кино, дата бүх төрлийн датагаа хуулж тавиад тэгэнгүүт тэндээс нөгөө нэг PC буюу одоо энгийн компьютероос тийшээ хандаж ороод тэрний бүх датаг нь үзчихэдэг байгаа. Яг иймэрхүү байдлаар бол сервер компьютероос энгийн компьютер руу ингэж холбогдож байдлаар ингэж интернет бол ажилладаг байгаамаа. За ингэж холбож ажиллахын тулд интернетийг бол юм хэд хэд янзаар холбогддог байгаа. Зүгээр юм утсан кабелаар холбогддог байгаа. Өндөр хурдны юм шилэн кабелаар холбогддог байгаа. Агаараар буюу одоо юм вайрлсаар юм сансрын холболтоор холбогддог байгаамаа. За тэгээд шилэн кабелаар яаж холбогддог талаар нь дэлгэрэнгүй ярьж өгье. Шил буюу одоо нэг юм одоо яг юм энгийн шилээр холболт хийгддэг байгаа. Одоо юм нарийнхаа юм утас шиг юм шилээр утсан дундуур юм гэрэл гүйлгээд нөгөө талд нөгөө гэрэл чинь маш хурдан секундэд 300 сая км хурдтай юм явдаг тийм зүйл байгаа гэрэл болохоор тийм хурдан юм нөгөө нэг дата мэдээллийг дамжуулдаг байгаа. Тэрийг одоо яаж дамжуулдаг вэ гэхээр юм маш энгийн 2-ын тоолын систем бий одоо 0 1 гэсэн системээр дамжуулдаг байгаа. Тэгэхээр юм хэрвээ нэгийн тоох юм бол одоо маш энгийнээр тайлбарлах юм бол нэгийн тоог дамжуулъя бол 0 1 гэсэн утгаар дамжуулах нь тэр утгыг шилэн кабель дээр юм тэр нөгөө нэг юм нарийнхаа урт юм зураасан юм утсан юм шилэн дээр унтраад гэрэл анивчаа асахыг 0 1 гэдэг ч юм уу те гих метр юм. Илүү энэ жоохон арай тийм тайлбарлах жоохон төвөгтэй зүйл байгаа. Бүр дэлгэрэнгүй тайлбарлыг бол дараагийн хичээл дээрээ бүр энийг бүр яг интернетийг яг яаж connection одоо яг яаж холболт хийдэг талаар бүр дараагийн хичээл дээрээ дэлгэрэнгүй үзнэ. Энэ удаа бол ингээд товчхоо үзчих байгаа. За тэгээ интернет болохоор юм за сервер гэсэн компьютер байдаг юм байна. Тэгээ шилэн кабелаар ингээд ихэвчлэн ерөн шилэн кабелаар холбогддог байгаа. За тэгээд манайх ус болохоор ихэвчлэн хятадаас шилэн кабелаар интернетээ татаж авдаг байгаа. За тэгээд бид нар ер нь ихэвчлэн вебсайтыг интернетийг ер нь ихэвчлэн вебсайтаар ер нь интернетийг вебсайтаар ер нь хэрэглэдэг байгаа. За мэдээж вебсайтыг хэрэглэхийн тулд мэдээж биднэрт гар утас болон компьютер гэдэг юм төхөөрөмж буюу юм девайс хэрэгтэй болдог байгаа. За тэгээ компьютер мэдээж интернеттэй маш салшгүй холбоотой. Компьютер байсан тохиолдолд мэдээж интернетийг ашигладаг. Девайс байж бид нар интернетийг ашигладаг байгаа. Тэгвэл хий хоосон зүйл бол
интернетээр бол ашиглах боломжгүй байдаг байгаа. Жишээ зүгээр юм сандал дээр ч юм уу ширээн дээр бол интернетийг холбоод ашиглах боломжгүй. Заавал тэр нөгөө юм интернетийн холболтыг юм сервер компьютертэй холбоцсон холболттой юм PC ч юм уу гар утас ч юм уу холбосчоод тэгээд тэр гар утсан дээрээ тэр тухайн мэдээллийг тоглоомоо ч юм уу хичээлээ ч юм үзэх боломжтой байдаг. Тэрийг үзэхийн тулд юм заавал юм www буюу World Wide Web гэсэн юм нөгөө гурван үгний товчлолтой юм www гэсэн юм вебсайтаар юм холбогддог байгаа. Вебсайтаар холбогдохын тулд юм одоо яг нөгөө программист юм инженер хүмүүс яг тэр вебсайтыг хийдэг байгаа. Вебсайтыг нь болохоор яг юм энгийн одоо монгол хэл дээр ч юм уу англи хэл дээр бичихгүйгээр юм вебсайтыг энэ унших танигдах зорилготой юм тусгай вебсайтын хэлүүд байдаг байгаа. Тэр хэл бол маш олон төрлийн хэлүүд байдаг байгаа. За хамгийн энгийн хэл бол HTML хэл байгаа. HTML хэл байгаа. Тэрийг загваржуулж байгаа style, CSS хэл энэ төр гээд энийг болохоор сая HTML, CSS энэ төрийг бол сургууд бол маш амархан. Тэгээ сая манай энэ дунд ахлахангийн оюут сурагчид маань 9 сараас эхлээд сая энэ оныг дуустал 3 сарын хугацаанд манай сурагчид маань амжилттай суралцаад ихэнх нь ийм өөр ингэсэн вебсайт хийж сурсан байгаа. За тэгээд манай бага ангийн сурагчид маань 6 дугаар ангиас ахуулаад ийм вебсайт хийж сурах байгаа шүү. За тэгээд вебсайт бол маш дотроо маш олон төрөлтэй байдаг байгаа. Мэдээний, зургийн, тоглоомны, боловсролын, худалдааны гэх мэт. Тэгээд бүгдэнд нь ийм код бичдэг юм программист хүмүүс хийдэг байгаа. Тэгээд тэр нь болохоор ийм програмчлалын хүнд хэцүү болон хөнгөн гэсэн янз бүрийн хэлбэртэй байдаг байгаа. Жишээ нь одоо бид нар ингээд нэг видео үзчихлаа гэж бодъё. Видео үзэхэд бол видео бол ингэж гар утснасаа ч юм уу компьютероос видео үзэж байхад бол цаана нь бол ийм болж байдаг байх нь. За цаана нь яг юу болж байдгийг гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Видео үзэхэд бол за эхлээд тэр хүн видеогоо мэдээж бэлдээд рекорд хийгээд сервер рүү ингээ аплойд ийн. Сервер рүү аплойд хийхэд бол нэг сервертэй холбогдож байгаа вебсайт руу аплойд ийн. Эхлээд сервер гэж байна. Сервер рүү холбож байгаа вебсайт руу аплойд ийн. Вебсайтаас буцаагаад юу руу очно? Тухайн хэрэглэгчийн компьютер руу очно. Одоо өөрөөр хэлбэл чиний ч юм уу миний компьютер руу очиод эсвэл миний ч юм уу чиний ч юм уу гар утас руу очиод тэг гар утаснаас тэр видеог үзэх нь байна. Видеог харин яаж хэрхэн хөрвүүлж дамжуулдаг вэ гэвэл видео болгоныг нэг видео маш олон юм давхарлагдсан юм зургуудаас бүрддэг ба ингээд тийм одоо сайн уу гэж хөдөлж байгаа видео чинь сайн уу гэдэг юм маш олон тийм зургууд ингээд юм маш олон зургуудыг аваад ингээд давхцуулж байгаа юм фрейм гэдэг одоо тийм маш олон тийм фреймүүдээс одоо фреймж одоо орчуулвал юу хөө. За фреймүүдээс бүрддэг байгаа тийм давхарлагдсан тийм фреймүүдээс бүрдээд тэрийг нь болохоор юм гээд нэг юм маш олон зургуудаас бүрддэг гэсэн үг. Тэгээ зураг болгоныг юм код болгоод кодыгоо сервер рүү дамжуулаад буцаагаад одоо чиний компьютер рүү дамжуулаад тэр кодуудыг ингээд нэгтгээд зураг болгоод зургаа нэгтгээд видео болгоод ингэж харуулдаг байгаа. Тэгээд заримдаа ингээд тийм нөгөө видео гацаад байдэн шүү дээ. Тэнгүүт тэрийг нөгөө нэг юм дамжуулж байгаа интернетийн хурд удаа ч юм эсвэл ингээд тэрийг босруулж байгаа вебсайт нь гацнаас болоод юм видео нь гацалт үүсдэг байгаа. За заримдаа ингээд тийм аав ээжтэйгээ ч юм уу өөр хүмүүстэй ингээд тийм видео кол хийхлээр ингээд видео дуудлах юм дүрстэй дуудлах хийхлээр юм яриа нь ингээд сонсогдож байгаа мөртлөө бичлэг нь камераар ингээд дүр зураг нь харагддаг байгаа гэдэг шүү дээ. Тэр нь болохоор юу яадаг шүү. Аудио буюу тэр хоолойг нь тусад нь дамжуулдаг байгаа. Хоолойг нь тусад нь өөр шугамар дамжуулаад видеог нь тусад нь өөр шугамар дамжуулдаг болохоор ингээд тэрний нэгэн дээр нь алдаа үүсгэх ч юм уу нэгэн дээр гацалт бий болохоор аудио сонсогдоод видео нь гацдаг ч юм уу дүрс нь барцаадаг ч юм уу тэгж явдаг байгаа шүү. За тэгээд одоо хүмүүс бол ихэнх нь бол яг намайг бол юм жоохон байхад бол оюутан ч юм 10 жилд 5 6 жилийн өмнө 10 жилийн өмнө бол ер нь хүмүүс түлхүү вебсайт ашигладаг, түлхүү компьютер ашигладаг гэсэн бол одоо түлхүү гар утас ашигладаг болсон байгаа. За гар утас ашигладаг болсноороо хүмүүс түлхүү вебсайтаас илүү юу ашигладаг болсон бэ? Мөгдүүд ээ. Түлхүү аппликейшн ашигладаг болсон байгаа. Аппликейшн буюу
ап ашигладаг байсан байгаа. Тэгээ ап нь болохоор ингээд ихэвчлэн одоо iOS буюу одоо Apple-ийн үеийн систем дээр хийсэн аппликейшн, Android буюу одоо Google-ийн одоо үеийн систем дээр хийсэн аппликейшнийг ашиглаж байна. Тэгээд энийг бас манай багийн сурагчид маань дунд ахлах ингээс бас ап хийж сурах байгаа. За түрүү хэлсэн одоо вебсайт буюу одоо интернетээр юм хоёр үйлдэл хийгдэж байдаг байгаа. Эхнийх нь бол download, хоёр дахь нь upload гэсэн нэг тийм буюу одоо эхнийх нь болохоор юм оруулах үйлдэл. Интернетэд юу н анханасаа бүх юм байгаагүй, бүх зураг дүрс, бүх хичээл ном, бүх тоглоом байгаагүй. Тэгэхээр тэрийг эхлээд хуулдаг байгаа, интернет рүү явуулдаг байгаа. Дараа нь оруулах буюу апплод хийж байгаа. Дараа нь тэндээс орцсон байгааг нь татаж авах буюу даунлоод гэсэн юм хоёр үйлдэлийг бол интернетийн орчинд хийдэг байх нэ. За интернет бол мэдээж маш том хэрэглээтэй. Дэлхийн одоо 7 тэрбум хүмүүс одоо интернетгүй хүн гэвэл бараг байхгүй одоо 5 тэрбум хүмүүс бүгд интернеттэй холбогдсон байдаг байна. За манай улсын 3 сая хүн амаас 3 сая 3.5 хүн амаас 3.5 сая хүн амаас одоо бараг 90% нь бараг 100% нь интернет холбогдсон байдаг байгаа. За тэгээд интернетийн сул тал гэвэл интернетээр хүмүүс нь холбогдоод төрөл бүрийн харилцаа холбоо төрөл бүрийн үйл ажиллагаа хийж байгаа болохоор мэдээж интернетээр бие биенийгаа хүмүүс одоо муулах, доромжлох, загнах, бие бинийгээ муугаар хэлэх энэ төргээл эсвэл одоо интернетээр одоо өөрийгөө хөгжүүлэхгүй байнга одоо интернетээр байнга тоглох, байнга хэрэггүй юм үзэх гээд цагаа дэмий өнгөрөх гэх мэт тийм муу зүйлүүд бас их интернетээр хийх боломжтой юм сул талууд байдаг. Гэхдээ манай монголчууд, ялангуяа манай залуучууд маань бол эсэргээрээ аль болох юм давуу талыг бол ашиглаж байна. Давуу тал нь юу байдаг вэ? Интернетээр өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө суралцах, зөв зүйлд ингээд бусдыг урайлах, бусад найз нөхдөдөө заавал биеэр очиж уулзах юм одоо юм хөл хорионы үед ч юм уу хэцүү хол үед ингээд юм биеэр уулзахгүй шууд интернетээр холбогдож харилцах. За тэгээд интернетээр ингээд төрөл бүрийн гэрээний даалгавраа авах, багшаас хичээл авах, багштайгаа харьцах ч юм уу, интернетээр худалдаж авах, интернетээр бүр ажил хийж болж байна. Гэх мэт тийм маш олон давуу талуудтай болсон байна. Тэгээд одоо бол ингээд интернетгүй амьдрах гэвэл аюул хэцүү болсон байна. Тэгэхээр энэ интернетгүй амьдрах боломжгүй, интернетгүй сурах, интернетгүй ажиллах боломжгүй болсон учраас аль болох энийг тийм зөв хэрэгтэй зүйл талаас нь ашиглаж өөртөө ашигтай өөрийгөө хөгжүүлэх талаас нь ашиглах интернет маш хүр дүнтэй зүйл юм байнамаа. За тэгээд манай улс дэлхийд бол 1969 онд интернет үүсгэн байгуулагдсан болвол манай улсад бүр хожуу одоо 1994 онд анх Монголд интернет орж ирсэн байдаг юм байна. Тэгээ анх бол Монголд интернет ороод ганцхан газар интернетээ тэр компьютер дээр бүх хүн орж интернет мэйл аяга нээж мэйл аяга явуулдаг байсан болвол нэг цагийн бараг $25 ч үлээ амар үнэтэй байдаг байсан гэж байгаа. Одоо бол бараг сарын $25 болж байна. Сарын 25,000 орчим маш интернет маш хямдарсан байдаг байна. Тэгээд интернет хэрэглээ их өндөртэй болсон байгаа. Намайг анх интернет хэрэглэдэг байхад зөвхөн интернет юм гар утсан ч юм айл болгонд байдаггүй, зөвхөн интернет центр гэж нэг юм байшин хороол дунд нэг 2-3 байшин ч юм уу тийм хүмүүс яг тэнд л очиж компьютерт сууж интернет хэрэглэдэг. Тэгээ өөр газар интернет байдаггүй. Тэгээ энэ гар утсанд интернет гэж байдаггүй байсан байгаа. Тэгээ зөвхөн заавал тэр нэг тийм одоо энэ манайх энэ хороолын эцэст энэ Сапорогийн тэнд байдаг байсан. Тэнгүүт нэг хороолын эцэст байхгүй нөгөө энэ баян хороолын эцэст биш нөгөө парадокс гэдэг тэр хороолд одоо нэг чинь бүхэл бүтэн айгүй том хороолд 3 интернет центр байдаг гэсэн байна. Тэгээ тэнд ингээд очиж суудаг. Тэгээд очиж сууханд бол яг нэг тийм цагаар мөнгө төлдөг, минутаар мөнгө төлдөг, 15 минутаар мөнгө төлдөг. Тэгээ заримдаа тэнд ойчролцсон. Тэгээ ойчролж хүлээ сууж байгаа. Тэгээд интернет гарахаар мөнгөдлөө тийм суудаг байсан. Тэгээ цаг нь болонгууд яг интернет нь хаагдчихдаг тийм зовлонтой бэрхшээлтэй байдаг гэсэн л одоо бол хаасайгүй гар утсанд интернеттэй, гэртээ интернеттэй интернет маш олон чөлөөтэй болцсон байна.
Тэгээ энэ интернетийг ашиглаад ингээ хүн сурах хөгжих бүхий л одоо юм хийх боломжтой болсон шүү. За тэгээ интернеттэй холбоотой энэ хичээл маань ингээ үүгээр дуусч байна. Асуух зүйл гарвал доор сэтгэлдүүлдээгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.